Өнөөдөр охинтой зохиомжийн 2 дугаар сургалгаа явцгаая. За багшаа дөрөв газарцгаарай. Тэгэх юм бол зохиомж маань нэг тодорхой гарах болно. За цаасаа хөндлөнгөөр нь тавиад 2-1-ээр хуваагаад за одоо яг ингэх юм бол 21 байгаас 21-ээс баг зэрэг дээшээ. За багш нь тийм тавь. За. Гэх хөндлөнгөөр хуваана. Ингэсний дараагаар мөн эндээс энэ хүртлацааныхаа 2-1-ээс баг зэрэг дээшээ хуваагаад болно. Энийхээ дараагаар эндээсээ ингээ баримжаагаараа хуваагаад одоо энэ дээр юу хийх вэ гэхээр за одоо багшаас харж байгаа. Энэ хамгийн дээдлийн зураас нь ингэсэн байгаа тест. Эндээс ахуулаад энэ хүртэл өөрхий зурцгаа. Энийхээ дараагаар одоо энэ дотлын хэсэг байгаа зүгтүүдээ энэ хүртлээ ийм 100 нүрс зурцгаая. Энэ маань ерөөсөө охины маань толгой байх болно. За энэ маань охины маань толгой, энэ маань бие. Энийхээ дараагаар за энэ хэсэг. Энэ дотлын за одоо 3-2 юм да тий. Бинээс нь доош 3-2 авсан. Эдийн хэрэг хэмжээтэй. Мөн 100 нүрс зурцгаая. Одоогоор яг юу нь мэдэгдэхгүй байгаа. За энийг одоо бүгдээрээ тодорхойлж эхэлцгээе. Энэ голын шугам байгаа. Голын шугамнаас баг зэрэг урагшаа. За одоо яг энэ хэсгээр илүү бүр хэлээр өгтөө. Энэ маань гараагаар зүгтөө. За энийхээ дараагаар одоо энэ яг хэмжээгээ бүгдээрээ за яг энэ хэмжээ дотроо зурх юм бол ингээд гараа доош нь онжуулсан. Охин сууж байгаа. Охиныхаа нуулыг ингээс. Охин маань мэдээж хураа газар дээр сууж ах хэрэгтэй. Тийм учраас дотлын маань энэ маань чулуу болж таарж байгаа. Ингээд чулуун дээр суусаа охин. Энэ царайгаа хэрхэн дүрслэх вэ гэхээр одоо бүгдээрээ өмнөх тохиолдлууд дээр дандаа урагшаа харсан зурж ирсэн тийм ээ. Энэ дээр болохоор бүгдээрээ хажуу доошогоо харсан үний дүрслэхийн тулд голын тэглийг хажуу талд нь авах хэрэгтэй. Толгойн мань маань хүртэл энд байгаа гэсэн үг. Мөн нүүрнийхээ голнууд байрлах хэсэг маань ингээд энэ голтой байгаа. Энэ хэсэг дээр хүртэж чадахгүй байвал эцэг хэсэг тусламж аваарай. Энэ хэсэг дээр ингээд хамрын зураг энийгээ дагуулад энэ зураг гэсэн үг. Яг мөн энэ хэсэг гэж байгаа. За бүхэн мэдээж энэ хэсгээр гарч ирж байгаа. Зургийнхаа гол дүрийг бүгдээрээ ойн бүлгийн батар болгоцгоё. Усыг 0-3 төсөөллөөр гоё олчихгээрэй. За одоо 2 дахь тал цаад таагаад олчих. Болохоор яг гол шугамыг дагуулаад ингээд хийгээд өгч. За одоо бүгдээрээ энэ цаанд байгаа энэ 2 дахь зураасаа нэг тодруулсан. Энэ бол цаана харагдаж байгаа. Үрсмэ. За энэ охин маань ингээд гараа сунгаад усан дээр долгио үсгэж байна. Тэр долгиог нь бүгдээрээ зурцгаая. Одоо ийшээгээ ингэж юу болсон байгаа гэдэг өгтөдөө. Олон дахин долгио зурцгаая. За тэр одоо ингээд нөө хоёр тийшээ сунгаал яваад тутсан усны маань долгио ингэж томорч харагдаж байгаа. За одоо ингээд артлын бас мэдээж хоосон байлгахгүй тул бүгдээрээ байгаль зурцгаая.
байгаль зурхтаа багш нь одоо энэ голын энэ шуумыг дагуулад жижигхэн бутнууд зурлаа. Өөрөөр хэлбэртэй. За зарим бутмаа дотор талдаа мод мөчөрнийхөө хэлбэртэй. Зарим нь дотроо авчны хэлбэртэй байх болно. За тэгэл гарталны байгальд нь болохоор багш нь ингээд мод зурлаа. Маш олон мод нан цанаад авахсан. Яг энэ байгаа юм чинь бүгдээрээ өглөөрийн ертөнц сурцгаая. За одоо бүгдээрээ далавчин дээрээ мөн гоё хий зурцгаая. Энэ маань бидний зохиомжийн нэг хэсэг учраас аль болох өөртөөгөө гоё хий зохиож зурцгаагаарай. За одоо энэ 6 хүүхдүүдээ бүгдээрээ ямар ч будгаар зурж болно. Тэрнээс өмнө одоо энэ зураасуудаа хэрэггүй гэж бодож байгаа зураасуудаа бүгдийг ойлгох хэрэгтэй. Тэгээд мөн зарим хэтэрхий тод гарсан хэсгүүдээ, олон дахин давтагдсан хэсгүүдээ талруулаарай хүүхдүүдээ. Багш нь өнөөдрийнхөө хичээлд хэрэглэхээр тосон аранд авчирсан. Бүгдээрээ энэ хичээлээ усан модгаар зурх болно. Гэхдээ багш нь янз янзын арга техник зааж өгье. За багш нь энэ удаад 6 зурж эхлэхдээ ерөөсө бүх энэ хэрэгтэй хэсгүүдээ контрлно. Контрлохдоо бүгдээрээ тосон арандагаар контрлъя. Тосон арандаа нөгөө ус нэвчүүлдэггүй учраас шууд ингээд анхаасаа контр зурсан л бол дараа нь усан модгаар бодоход хаднаа контртой бүрэн гүйцэд гүйцэтгэлтэй харагддаг. За тиймээс багш нь за ясны өнгө нь болохоор жоохон бордон өнгөөр контрллоо. Гэхдээ яг хамгийн наан байгаа хэсгээс нь эхэлж зураарай. Эсвэл бүгднийг нэг өнгөөр контрлсан ч болно хүүхдүүдээ. Харин гоошоор зурж байгаа тохиолдолд бол тосон арандагаар хүрээлэхэд бол яг тэгэж гоё харагддаггүй. За нүдийг нь бол хараар хийч. Үсийг нь харахгүй. Ингээд аль болох яг зурсан хэсгүүдээ ингээд бүтэн контрлоод хаагаад явбал их зүгээр. Тэгэх юм бол дараа нь зурсан өнгө маань зөвхөн яг энэ хүрээний дотор л үлдэнэ гэсэн үг. Тэгээд хуваалт болгоно ингэж тусгаарлаж өгвөл дараа нь их гоё болох учраас анхнаасаа хуваалтаа сайн хувааж өгч. Мөн ингээд дараа нь харандаагаар гарахгүй одоо цагаанаар үлдэх хэсгүүдээ болохоор цагаан өнгөөр мөн зураад үлдээчээрэй. Тэгэх юм бол зуран дээр маань маш гоё харагдах болно. За багш нь яг ингээд камер дээр сайн харагдахгүй байх. Гэтэ яг өөрөөхөө цагаан өнгөөр зарим хэсгээ бодлаа. За одоо бүгдээрээ энэ илүү дутуу харандааны хэсгүүдээ арилгаад усаараа зурж эхэлцгээе.
Хараа хүмүүстэй нөгөө цагаан өнгөөр үлдээсэн хэсэг маань ингэж харагдаж байгаа. За одоо ялангуяа юм далавч нь артлын хэсгүүдийг нь болохоор ингээд хуваалт болгон дээр өөр өнгөөр бодвол гоё болно. Одоо энэ дээр нь ерөөсөө хатгыг нь хүлээх шаардлагагүй. Яагаад гэвэл хажуу талаас угаасаа тусгаарлагдсан байгаа учраас. За ингээ өнөөдрийнхөө хичээлийг дуусгацгаая хүмүүстээ. Бүгдээрээ өнгийн тосон харандаагаар контроллоод тэгээд ингээд гоё хээ үсгээд зурцгаараа байж таа. Зураг хуваалцаарай.